За сайн байцгаана уу? Намайг Мисүзү гэдэг. Би одоо Солонгост интерьер архитектур, дизайн мэргэжлэр 4-р курсын оюутан. Энийг хийж байгаа шалтгаан маань гэвэл хамгийн нэгдүгээрт би дараа нь энэ газраас явсныхаа дараа эргэж сонсох гэж энэ үеийн маань амьдрал ямар байсан юм бэ? Би энэ үеэс юуг сурч мэдчих авсан, энэ үеэсээ яаж өсөж дэвшсэн ч юм уу. Яг энэ үеэ дуусгах гэж хийж байгаа. Хоёрдугаарт 20 наснда ямар нэгэн зүйлийг хийж үзмээр байсан. Би ер нь багасаа яг хичээл өдрийг бол хийждэг. Гэхдээ надад ерөөсөө миний сайн хийж чаддаг зүйл ерөөсөө байгаагүй. Тэгээд тийм хийх дуртай зүйл бас байгаагүй. Зүгээр л яг ингийн хөвгт байсан. Тэгээд болохоор ч тэр миний яг ингээд цаг гаргаж хийдэг зүйл ер нь бол байхгүй. Хичээлээс өөр. Тэгээд би яг тийм гоё хийдэг. Тэгээд тэрнээсээ ингээд гоё тайвшрал авдаг тийм хийдэг зүйлтэй болохыг нэлээд олон жил хайсан. Энэ бол одоо чайсаар байгаа. Тэгээд тэр хайх процессын маань нэг үе шатнд одоо энд явж байна. Би тэгээд ийм подкастын цаашаа зүгээр бичлэг хийгээд тэр маань ингээд бас миний ингээд хийнгээ гоё цагийг гоё өнгөрөөдөг ийм тайвшрал авдаг гоё зүйл маань болоосаа гэсэнтэй бас хийж эхэлж байгаа. 3-дугаарт зүгээр л яг хүмүүстэй өөрийн түүхийг хуваалцахыг хүссэн. Тийм ярихаар амар их ийм ал явдалтай түүхтэй хүмүүшэлтэй. Гэхдээ зүгээр л хин нэгэн сонсоод одоо ямар нэгэн зүйлийг ойлгож аваасаа эсвэл зүгээр ямар нэгэн бодосоо гэж хүссэндээ бас хийхээр шийдсэн. Тэгээд ерөнхийдөө би яг ямар сэдвэр хийхээ бас одоохондоо манай гэрийн одоо юм дуурч байна. Яг what the fuck? Яг ямар сэдвэр хийхээ ер нь жоохон олог байгаа. Ер нь бол яг баттай шийдэг байгаа. Гэхдээ явандаа гараад ирэх байх. Заавал бүр би ингэж өөрийгөө зовоомааргүй. Зөвл хийх хүссэн сэдвэрээ хийхийг хүссэн цагтаа зөвл амар чөлөөтэй байхыг хүсэж байна. Тэгээд ерөнхийдөө нэг ийм бичлэгийг тийм урт хийхгүй бай гэж бодож байна. Уртыг угаасаа агуу дуртай болно. Maybe 10-15 минут. Одоо 3 минут явчлаа. Тэгээ ерөнхийдөө миний эхний ярих сэдв бол гадаадд сурахын яг жинхэнэ төрх, жинхэнэ тал гадаадд сурж байгаа гэдэг тэр гоё нэрийн ардах зүү хүнд зүйлсүүд ер нь аль жоохон сөрөг талыг эхэлж яраа дараа нь одоо эерэг гоё талын нэрэ гэж бодож байна. Тэгээ магадгүй нэгээс 2 бичлэг туваах бах. За тэгэхээр эхлээд миний 10 жил төгссөн түүхээс эхлэхээр миний 10 жилээс эхлэв. Би 10 жилийн улсын 23 дахь сургуулийг төгссөн. 23 дахь сургуулийн Японы ангийг сурч төгссөн. Японыг бол бага ангийн 2 дугаар ангиасаа нийтдээ 10 жил сурч төгссөн. Та нартай нэг сонсоод ингээд бүр амар Японд ууцсаас нэмэр гэж бодож магадгүй. Гэхдээ үгүй. Амлын үгүй. Тэгээ Японд сурсан ч гэсэндээ эцсийн бүлэгтээ би Солонгост ирсэн. 10 жилийн 2022 оны 6 сард төгсөнгүүтээ 2022 оны 9 сард Солонгост ирсэн. Солонгост шууд бакалавраараа ирсэн. Хилээ 10 жилд сурчаад төгссөн. Ерөнхийдөө миний яг энэ Солонгостой ингэж холбогдох болсон маань намайг 10 дугаар ангид байхад корона гарсан. Тэгээ коронавигаар гэртээ зүгээр суугаад яах вэ гэд интернетээр ер нь бол солонгос хэлийг сурч эхэлсэн. Яагаад солонгос хэл байсан бэ гэхээр би ер нь солонгос кино амар үздэг байсан. Тэгээ солонгос ер нь сонсдог бүх дуунууд маань солонгос байсан.
Тэгээ тэр дундаа би Солонгосын Чаннаби гээд хамтлагт маш дуртай байсан. Тэгээ Чаннабигийн тухай бас дараа нь гоё бичлэг хий гэж бодож байна. Сая толгойн ороод ирлээ. Тэгээ ерөнхийдөө ингээд үзэж хардаг бүх ингээд зүйлсүүд нь Солонгостой амар холбоотой. Тэгээд яг намайг ахлах ингээд орох жилээс юм хүмүүс маш их Солонгос явж эхэлсэн, бүр маш их явж эхэлсэн юм. Солонгос явах нь юу амар тренд болсон гэх юм уу? Тэгээд яг олныхон жишгийг дагаад Солонгост сурыг гэж шийдээ 5 дугаар ангиас эхлээ Солонгосыг сурч эхэлсэн. Тэгээд коронагийн үеэр яг гэртээ сурч байсан болох нэг бас амар ингэж хүчээ бол дайчилж сураагүй зүгээр ингээл цаг заваараа сураал. Тэгээ наа 12 дугаар ангид ордог жил ер нь корона жоохон гайгүй болоод би тэрийн танхимаар хичээлж эхэлсэн. Тэгээд тэр үеэс Солонгос хэлний сургалтанд бүртгүүлээд тэгээд ер нь л танхимаар эрчимтэй сурч эхэлсэн. Тэгээд би 10 жилдээ айгу Монголдо байх дурггүй дээл бол хурдан гадаад явах юмсан эдэр гэж боддог тийм хүүхэд байлаа. Тэгээд ер нь 10 жилээ төгсөөлээ шүү гадаад юмар байсан. Тэгээд 10 жилээ төгсдөө зэрэгтэй ер нь хэлний оноогоо авах хэрэгтэй байна. Хэлний бэлтгэлээ явуул надад ингээд маш их мөнгө зарлагдах хэрэг гарах юм байна. Тэгээд мөнгө зарлагдахгүй байхын тулд би ингээд хэлээ Монголдо сурчсан байх хэрэгтэй байсан. Тухайд ч гэсэндээ их ингээд сургууль зурчлалын газрууд яг хэлээ сурчаад явсан дээр гэсэн нэг тийм одоо ойлголтыг ер нь амар хэлдэг гэсэн юм. Тэгээд 12 дугаар ангид ороод ийш хөөс илүү ингээд Солонгос амар сурах гэж хичээжсэн. Тэгээд бла бла гэгээл амар Солонгос хэлийг бол үнэхээр тухайд би Солонгос амар дуртай байсан. Би үнэхээр дуртай байсан. Бүр өөрийгөө очсон байгаагаар амар мөрөөддөг. Бүр ингээд яг манифест хийжсэн ахгүй Солонгосыг. Тэгээд тэгээ манай сургалт ингээд өдөр болгон ордог гэдэг юм. Тэгээ жаад байршин Саппород байсан. Тэгээ манай сургуулийн ихтлгүүрээ Саппоро руу явбал манай гэрч өөрөө 100 айл. Тэгээ Саппороос 100 айл руу маш урт замыг туулж явж исэн өдөр болгон. Үлийн амралтаар хүртэл би ерөөсөө амарч байгаагүй. Ерөөсөө гэртээ ямар ч өмдөж байгаагүй дандаа сургалт руугаа ингээл өглөө гараа авдаг. Тэгэл манай гэрийнхэн ч гэсэн намайг маш их дэмжижсэн тухайд тэгэл сургалт руу явахаас өмнө надад ингээл халуун савнд хоол хийгээл өгөн. Тэгэл сургалт дээр хоолндоо иддэг нэг тиймэрхүү байлаа. Яг тийм ритмтэй явж агаад тэгээ хавраас эхлэж ирэн сургуульд одоо материалуудаа бэлдэх гээд эхэлсэн байхгүй. Тэгээд тэрэндээ зэрэгцээ 4 сард топик өгөөд тэгээд 5 сард хариу гарч исэн юм аа. Үгүй ээ, юули 4 сард ч хариу гарч илүү. Ямар ч нэг 4-5 сарын хооронд топикийн хариу гараад би тухайдээ топик сургаа авч исэн. Тэгээ за ер нь сургуульд явах нь бол баттай болчлаа нэг тэр мэрэг. Тэгээд Солонгос сургуульд явхад нэгдүгээр ч яг мэрэгжил айгүй хамааралтай байсан. Тэгээ би одоо сурч байгаа ингээд интерьер архитектур, дизайн, тэгээ интерьер дизайн гэдэг мэрэгчлээ ер нь 9-р ангидаа сонгосон байсан. Амар randomly сонгосон. Мэрэгжлийн тухай бас өөр бичлэг хий. Тэгээд манай мэрэгжил болохоор энэ их сургуулиуд манай мэрэгжлээ хүүхэд илсүүлж авахдаа дандаа ингээд портфолио өөрийнх нь зурсан зураг хэрэгтэй шаарддаг гэд. Тэгээд ингээд би тухайдээ тэр 12 дугаар ангийнхаа өвлөн ингээд ЖТС-ийн багш дээр сургалтанд явж ирсэн байхгүй юу? Агуу өмнөх зунаас нэмээд ЖТС бас юу н орно гэж бас бодож ирсэн. Яг хэрвээ Солонгос явах маань хөдөрчвөл Монголдо сургуульд орно гэд. Тэгээд Монголд болохоор интерьер дизайн мэргэжлэр ЖТС байдаг, CT сургууль байдаг. Өөр хааж лээ. Тэр нь бол ЖТС-д орно гэд хар зургийн шалгалтанд бэлдээд нэгэн хар зураг зурдаг болсон. Тэгээд тэр зурсан хар зургуудаа бүгдийг ингээд портфолионд оруулаад тэгээд сургуулийнхаа материал илгээж ялаа. Тэгээд би болохоор
Солонгосын гүмийн гэж сургуульд амар орохыг хүсдэгээс авахгүй яагаад ч юм. Гүмийн бол юм дизайны мэргэжлэрийн нэлээд алдартай сургууль. Тэгээд тэрний дараа хамгийн боломжтой нь манай одоо миний сурж байгаа ханиан сургуулиасан. Тэгээд энэ хоёр сургууль руу материалуудаа хаврын явуулаад хаврын тэрүүн сард материалуудаа явуулаад тэгээд ирэмээр гэж байгаа. Тэгэл хичээл номдоо яваад тэгээ байж яагаад 6 сард яг манай одоо ханианы хариуг гараад ханианы хариу маань тэнцэн гэж гараад тэгээд ер нь за Солонгос явах маань ингээд бодлоо гэх. Тэгээд тэр хариугаа харцгаар хүн эстэл тавшраад би энэ л яштэй бэлтгээ болцоохгүй ер нь их амарч бэлтэж байгаагүй. Тэгээ яштэй бүр амар бэлтгээ боллоо тэгээд за тэгээд ер нь сургуулаа 10 жилийн гоё төгсөөл 10 жилийн тухай бас дараа ярив. Тэгээд 9 сард нь шууд Солонгост ирчихлаа. Маш том өрөөдлийг тээж ирсэн. Маш том хүлээлт байсан. Маш том хүсэл мөрөөдөл байсан. Тэгээд манай гэр бүлээс Солонгос юусэн амьдардаг хүн байхгүй. Солонгос юу таньдаг хүн юусаа байгаагүй. Арай гэж олсон маань нэг ихч байсан байхгүй. Тэгээд анх тэр ихчийг гуйж агаад тэр ихч маань Монголын буудлаас аваад гэртээ нэг хонуулж исэн. Тэгээд тэр ихчтэй бол маш их баярлдаг намайг ингээд миний бүр ингээд таньж мэдгүй энэ одоо тэг таних бусдын шинэ газар ингээд намайг тусч миний гэр бүл ийм одоо нэг хэсэг болсон тэр ихчтэй маш баярлдаг. Тэгээд ерөнхийдөө тэр ихний яг тэр ихчийн хонох 1-2 хоног бол би ингээд юм зэгцлээл тэгээл ингээд Солонгосын агаар магаартай тасгаал ер нь ингээд амар ухаан санаа ер нь бол орон гарan байсан хгүй. Тэгээ манай тэр их чинь чонд амьдэрдэг гэдэг би ингээд сүүл тутгаа орчих юм чинь ингээд нэг амар тэр аймгийн сонирхож ер нь хараагүй гэрт нь л ингээд ганц 2 хоног байж байгаа. Тэгээд сүүл ирсэн. Сүүлд ер нь бол сургуулаар ирж байгаа хүмүүс юм. Яг оюутны байранд байвал их зүгээр юм билээ. Би тэгээ оюутны байрныхаа одоо бүртгэлээс нь хоцроод тэгээ бүр бөө юм болоод гадуур байр түрээслэх болоод тэгээд Солонгос хэлний багш маань нэг хүүхд олж өгөөд ингээд нэг охинтой хамт roommate хийн гээд ирчихлаа. Танихгүй охинтойгоо тэгээд тухайн үед байрлаж исэн байр маань сургуулаас маань жоохон бас зайтайсан. Тэгээд ингээл байранд ороход чия ингээд хагас чия буюу хагас бодуулын байраас ахгүй. Тэгээд ингээд бодуултгүй амьдарч ийн гэдэг ойлголт надад ерөөсөө байгаагүй Монголд. Нэг ялангуяа тэгэл доошоо ороод тэгээд тухайн үед яг надад ингээд оюутны байр мэрэг болт юм чи ер нь хаанч байсан яах вэ? Хоног гацартай л байвал гэсэн тийм бодол хийсэн. Тэгээд надад яагаад чи миний ярих амар хүнд байна? Миний яг юм дурсыг хүсдэггүй яг юм дурсан ч байна. Тэгээ байранда орсон. Амар жижиг юм байсан. Би бүр амар гайхаад ийм жижиг юм биш бас байт юм да. Миний Монголд одоо хэрэгжилжсэн нэг өрөөнд дотор ингээ галтгоотой, ууртай, ширээ сандалтай, нойл мэлтэй бүх юмтай би бүр амар гайхчихсан хгүй. Тэгээд ороод дээд хэрэгч маань намайг оруулж өгч явж исэн. Тэгээ би тэр охинтойгоо энэ тэр мэрэг тэгээд дадаахын нэг түрүүнд би ингээд Монгол дугаар авах шаардлагатайсан Солонгост. Тэгжээс ингээд дата энэ тэр мэрэг орно гэд тэгээд дугаар авахд мэдгүй одоо бодоход ингээд жоохон хүн чанар ингээд юм хүмүүстэй амар дутагдчихсан юм шиг. Мэдгүй би ингээд яг тэр охины оронд байгаад шинээр заа охин маань ингээд дугаар авах хэрэгтэй надад Монгол таавн гэдэг рүү яаж явах вэ гэвэл би л Монгол таавн руу үргээд өгнө бурхан минь. Яг хөө тэр охины буруутгах юм биш үнэхээр буруутгах юм биш би үнэхээр буруутгамааргүй байна. Гэтэ хэрвээ би тэр охины орон байсан бол яваад өгөх байсан даа гэж одоо яг боддتي. Тэгээд Монгол таавн руу явах одоо метроны зураг нэрээ аваад яг тухайд би ингээ ганцаараа Монгол таавн руу явна ганцаараа ингээ Солонгос руу явна гэхдээ амар баярлжсэн аахгүй ингээд
одоо би ингээ ганцаараа одоо би ингээ өөрийгөө ингээ таагаад амьдрах болчлоо штэ гэдэг тэр хүлээлт ингээ надад амар шинэхэн бөгөөд гоё эс аахгүй. Тэгэл гэрээс нь гараад за метро тэр зүг рүү байдаг гэсэн гэл тэгэл явах замдаа ингээ би жаах дөнгөж ирээ солонгос хүн тарьчих эхэлж байгаа штэ. Амар уурт ингээ одоо оршил явна зав. Сайн байна уу? Уучлаарай. Би ингээ метро мэдгүй байгаамаа. Дөнгөж шинээр ирсэн ингээ метроны буудлын хаана уу гэл. Тэг ингээд хүн амнаас асууж байгаа метроны буудлаа олоод тэгээд метрогоо тоолоод нэрийг туулгаж харж байгаа буугаад тэгээ анх Монгол таван дээр очичлаа. Монгол таван гэдгийг одоо нэг тийм амар том юм барилга эсвэл нэг гудамж дүүрэн ингээ яг China Town гэдэг шиг ингээл бүр яа Монгол таван шиг байх юм болов гэсэн чи зүгээр нэг юм жижигхэн барилга байсан. Тэрийг хараад амар гайхав. Тэгээд орж байгаа бас амар хэцүү. Тухайд ингээд 2 сарын дугаарыг ер нь 10,000-аар авчдаг юм хямдхан ах боломжтой эснийг би тийм мэдгүй амар анхан тавьчихсан 36-аар. Яг хүмүүс 36,000-ын дугаар гэж ярьдаг л та. Гэтэ ер нь л 10,000-ын дугаар ч гэсэн амар байдаг юм лээ. Тэгэл амар үнэтэй дугаар аваад тэгэл дугаар авангуудаа тэнтэл лотерея байдаг юм одоо л байхгүй болсон. Монгол таны ажил лотерея аваад ганц мэддэг яриа танил санагдчихж байгаа шүү дээ. Ороод нэг бүрээр цэгэлцэл гэрийнх нь луу ээж луу гараал. Би дугаар авчлаа энэ тэр юмэрэг гэл. Би яг нэмэр айдтайсэн тэр үед ингээд юм ганцаараа хийхээс ингээд одоо би ингээд гэрийнхнээсээ хол яанж байна. Яа би яг энийг ярьсан чи уйлах гадах яаж байгаа болов? Яа би тухайхаа өөрийг амар өрөвддөг. Тухайхаа өөрлөө гээ хэрвээ очиж болдог болвол ингээд амар тэмэрч үхийг хүсдэг. Тэгэхээр би анх ирсэн тэр үеийг ер нь дурсамжийг дурсах бүсдэггүй. Уцнаасаа тэр үеийнхаа бүх зургуудыг устгацсан байдаг. Тэр үе үнэхээр миний амьдралын бас хамгийн хэцүү үеүүд юм аа нэм үсэхгүй. За тэгэл лотерей дотроо ингээд ээжтэйгээ яриад нээж ингээд лав болгоомжтой яваарай гэл. Тэгэл гэрлүүгээ явж байгаа. Тийм Монгол тагны тийм нөгөө нэг юу байдаг штэ. Дайсо хённы дотор дайсо. За дайсо болсон дээр ингээл амар холын дайсогоос би дайсо тийм их байдаг гэж бас мэддэг байхгүй. Амар хол тэр дайсогоос баах юм бацуулуулаад метро дотор чирээл. Манай нэр бас нэлийн уулан дээр метроны буудлаасаа нэлийн дэше халахдаг байсан юм аа. Өсө дэше халахаар амар халуун байсан гэж. Тэгэж мэгээл тэгээд анх ингэ шинэ байран дээрээ ер нь бол амар юу ийсэн. Би ер нь л ингээд айлд очиод удаан байхад хүртэл надад жоохон юу байдаг хгүй ингээд өөр газар ингээд танихгүй газар удаан байхад надад тийм юу байдаг тийм одоо бэзэн ингээд бүр шинэ орчинд ороод ирэхээр надад бол миний анх ингээд амьдарч ирсэн байр нэглэн юм тухгүй дээр юм танилцсан санагддаг байсан. Тэгэл эхний өдөр тэгэж хунаал. Тэг манай roommate хийн гэжээс ах хүн маань өөрөө яг үндэ тэр байранд амьдрахгүй. Түрээсээ хувааж төлөөл тэгэл би ганцаараа тэр байранд амьдрах байсан юм байлээ. Тэр байранд амьдрдаггүй болохоор нэлийн зааван байсан. Тэгэж тэр байранда 5 сар шахуу амьдарч ирсэн юм байна. Энийг сонсоод та бүхэн яг ингээд ёо энэ ч удаа зүгээр ингээд өөрийнхөө байсан бүх юмнуудыг муулах гэж хийж байгаа юм уу гэж бодчих магадгүй. Тэгтээ үгүй шүү, зүгээр яг тухайд мэдэрдсэн мэдрэмжээ яг чин үнээр нь л яг илэрхийлэх гэж бодож байна. Энэ үе маань мэдээж хэцүү байсан. Тэгтээ энэ үеийг давж гарсны дараа л надад гоё зүйлсүүд өндөө тохиолдсон. Энийг дараагийн бичлэгнээр ингээд үргэлжлүүлээд ярих гэж бодож байна. Тэгээд нэлийн нуршиж байгаа шиг байна. Би яг юм бичлэг анхудаа хийж байгаа болохоор яаж товч ярихаас амжихгүй байна. Ямар ч ихний бичлэг юм аа. Энэ өртөл сонсон баярлалаа. Сонсон хүмүүстэж баярлалаа. Тэгээд дараагийн удаа илүү товчлоод илүү гоё ярих хичээ. Тэгээд дараагийн удаа мэдгүй ярих уу гэж мэдгүй байна. Ямар ч яг энэ анх ирсэн үеэд урсан чинь нэлээд хүнд тусч байна. Тэгээд ямар ч баярлалаа.